За сайн байцгаана уу. За энэ 7 хоногийн дөвлэн шүүгэн нар нэг сэдв сонгож авлаа. 7 хоног эхлээд одоо дундаач ороогүй байхад дөвлэн шүүгэн маань гараад ирлээ те. За энэ бол одоо манай ерөнхий сайдын хүүгийн тансаг хэрэглээний тухай асуудал байгаамаа. За ер нь бол өнгөрсөн 7 хоногийн одоо сүүлээс те амралтын өдрүүдээр сошиал медиа дээр бол одоо тэр скриншотууд орж ирээд тэгээд дараагийн асуудлууд ингээд үүсээд юм болоо явсан. За тэр ерөнхий сайдын хүү бол ер нь нэлээд тийм нуугдмал ер нь мэдээлэл олддог юм байна. За одоо 2021 онд шинэ эрен сургуулийг төгссөн. За тэгэл ер нь тэрнээсээ сургууль соёл суугаагүй байгаа. Одоо ер нь бол Англид байгаа юм шиг байна гэсэн ийм мэдээлэл байсан. За найз охин нь бол одоо янз бүрийн стори одоо тийм тансаг бараа бүтээгдэхүүн юуныхаа зураг имийг оруулад за тэр нь эргээд мэдээж одоо ийм жоох хүүхдүүд өнгөж хор гарч байгаа хүүхдүүд яаж ийм боломж олцоотой байх вэ? За ялангуяа ерөнхий сайд маань бол насаараа төрийн албанд ажилласан хувийн бизнес байхгүй. За эхнэр тэр нь тодорхой бус за өөрийнх нь аль бие усны хөрөнгө орлогын мэдүүлэг гэдэг гэж бол маш даруухан ийм байдаг байтал. За тэр хүн бол аавынхаа жилийн орлогоос тавсан юмыг бол ерөөсөө хийгээд үрээд ингэ явж байгаа юм байна гэдэг асуудал үүссэн те. За яг ямар хуу юмнууд болсон. За мэдээж тэр одоо найз өхний одоо үнтэй цүнх бөөгж за одоо тэгээд тэр хувц сунаар те янз бүрийн юмнууд байсан. За тэгээд тэр сая 4 сарын 22-нд гүдэдэ саяхан юм байна. Тэр 7 нуг гэж одоо их хүнтэй тансаг амралтанд бол дистrik тэргээр очиж салют бодуулж за одоо тэр чигээр нь түрээсэлж версээ тэргээд. За зарим сошиал медиа хэрэглэгчдийн тооцож байгаагаар бол энэ бол багтаал нэг 200 сая төгрөг болноо. Найдвартай гарч байгаа өртгөн нэтэр гэж тооцсон байна. За зарим нь бол энэ улсын дистrik тэрэг байсан юм шүү. Сая гал гарахад бол дистrik тэрэг дээр олдохгүйсэн чи тэр ч улсын дистrik тэрэг ашиглаад тийш явцсан юм шүү гэсэн юм хардлага дээр твшүүлсэн байна. За ер нь бол яг одоо манай ерөнхий сайд маань бол өөрөө бас тийм янз бүрийн тансаг хэрэглээтэй. За тэгээд тэрийг бол их сонин байдлаар тайлбарладаг ийм зуршилтай. За тэгээд хөөхд гэдэг бол угаасаа л аав ээжийнхаа л тусгал байдаг гэдгийг бол бид нар бүгдөө мэднэ тийм үү. Тэгэл яг хүүн бол тийм л тусгал юм болов гэсэн тийм надад хувийн бодол төрлөө те. За манай сайд маань тэгэл тэр тансаг цагаан бол ах маань бэлгэлсэн ч гэдэг юм уу те. За тэгэл амралтын өдрөөр тэнд явж байхдаа янз бүрийн брендийн хувцс элдв юм ингээд өмссөн байдаг нэг юм юу. За хүүгийн найз охин бол за одоо тэгээ сүү тавьсан гэж энэ бодвол ихнэр нэгс хүү те сүү төсөнөхөө. Тэр хүн бол бас юм сүртэй манай бол хангалттай бизнес мөнгөтэй намайг яаж өсгөж яаж ингэж амьдруулж байгааг бол хүн болго мэднэ тэр гэсэн ийм зүйл ярьлаа. За тэгээ одоо тийм л юм байлгүй дээ тийм. За гэтэл хамгийн хөвгөлтэй нь өчигдөр аав нь гараад ирсэн. За нэрээ өгөөдөөгээ багсгацсан байна. Өгөөдөө Баатар гэдэг нэртэй юм байна. Хүмүүс бол дорн сошиал медиа хайгаад ингээ гаргаад ирсэн. За би бол аавыг үнэлсэн. Аав бол үнэхээр их тийм хөдөлмөрч хүн юм байна лээ. Одоо хийж барьсан тэр сошиал медиагийн хайлтар гарч ирж байгаа янз бүрийн хийж байгаа зүйлүүдийг харахад те. За яг хоо яриа бол угаасаа бүр ингээд худлаа яриад байгаа нь бол шууд тодорхой байсан те. Бүр ингээд чэйжилсэн үгнүүд за ингээд бичсэн үгийг уншиж чэйжилчээд ингээд ярьж байгаа эдэр нь бол бүр ингээд элт мэдэгдэжсэн. За нөхөр бол яг хуу ерөнхийдөө энэ Цуслангийн хойд энэ хотын хойно байгаа Цуслангийн газруудад газар авч байшин барьж ингэж зардаг ийм төрлийн бизнестэй юм уу да гэж ингэж ойлгосон. За өөрөө бол одоо би Орос тойнд төгсч ирээд 20 хэдэн жил бизнес хийж байгаа. Юу гэлээ нэг сонир нэртэй компани нэрээр хэлээд би Америкт компанитай дээр гэсэн. Гэтэл Америкт байгаа монголчууд тэр компанийн хаягаар тэгвэд очижээ. За гэтэл тэр нь зүгээр нэг орон сууц. За тэр компани нь бол одоо төлбөр юм төлөөгүй учраас бүртгэлээс хасагдсан гэсэн статустай. За тэгээд тэр одоо бичлэг хийж байгаа, лайв хийж байгаа эмэгтэйгийн яриагаар бол тэр Виржиниа мужидын аав нь бол ер нь ингэж аяллаа визээр ер нь ирдэг. За тэгээ ирээд бол ер нь ажил хийдэг. Түүнээс одоо тийм компанитай юм шээ. Виржиниад байгаа монголчууд бол таныг хангалттай таних юм биш үү гэдэг асуудал үүссэн. За тэгээ нэг жил гарангийн өмнө өдөр бол Америк руу явнаа. Одоо илүү ачаа авч явна. Нэг хил нь 15 кг метр гэсэн тийм зар оруулж исэн юм байна. За яг энэ бол бид нар ч гэсэн тэгдэг те. Одоо ийш тийш явхад бол ингээд ачаас ав юмтай байх юм бол хүний гуйлах бас гадна. За ачаа эдэр бол үнэлээд ингээд авчих тохиолдол байдаг. За яг тэрний зарчмаар за нэг 20 ил ачаа гэхэлэр ямар ч $300 авчи за замын одоо хоолны мөнгөнд өдр гэж тооцсон баг те. Гэхдээ ингээ харахаар энэ ах бол ингээд их хөдөлмөрч яг л бидний нэг юм шиг юм байгаа. За жишээ нь одоо тэгэл тэр манай чи хуучин пүүдэг зар нэдэр гайл зар оруулсан байгаа. 250 мянгаар 3 ширхэг шон зар нэг оруулсан. Тэр шон нь бол бас модзууд нь яг бетонон суурьтай юм байна лээ. Гэхдээ тэр модзууд нь нэлээ илэгдсэн
бас голоо түн авахгүй гэвэл авахгүй байхаар нэлээд ашиглаж исэн шинжтэй тийм шонгийн зураг байна лээ. За тэгэхээр тийм шонг зарна гэсэн байгаа. За хуучин кабель зарна гэдэг гэсэн байгаа. За магадгүй одоо тэр туслангийн байшин элдв юм хийхтэн тэндээс л барилгын одоо материал янз бүрийн тийм юм гарч ирдэг. Тэрийгэл зарна гэдэг юм шиг. За бид нар ч гэсэн ялгаагүй тэгдэг. Тэ одоо би бол тэгэл тэр одоо өнгө үзэг юм байна. Facebook янз бүрийн групп дээр бол тэгэл янз бүрийн маавна гэж тавьдаг. За өөрийнхөө хуучин хэрэглэхгүй байгаа юм уу мэгч гэсэн ингэ зардаг. Энэ бол үгүй ингээ харахаар ах бол ерөөсөө яг л одоо бидний нэг хүн шиг байгаа. Тэ нэг ямар ч хувийн компанитай ийм. За тэгээд ингээ ахыг цааш нь ухахлаар бол тэр компани нэг тийм сүрхий том одоо мундаг бизнестэй аюу хөрөнгө мөнгө олдог тэр татвар юм байна уу гэдэг юмнуудөөсөө гарч ирэхгүй байгаа тийм. Одоохондоо гарч ирээгүй мэдгүй нөөрэ тавих юм уу яах. За ингээд би бол охинлогоо 10 сая шилжүүлсэн гэдэг ингээ 2 удаа шилжүүлсэн гэдэг. Гэтэл үндэ яг ингээд тэр ч ерөөсөө минут хүрэхгүй хугацаанд 10 сая шилжүүлсэн буюу мөнгө ч болохгүй байна, цүнх авах ч хөрөхгүй байна гэд тэгж хэлснийхэн дараа шилжүүлсэн биш юм шиг байгаа юм л та. За тэгээд бид нар бүгдөө мэднэ мөнгө одоо нэг доор нь 20 сая хүртэлх төгрөг тэ стейж төгрөг шилжүүлэх юм бол банк шалгадаг тэ бид нар мэднэ. Тэр бол тэрнээс л зайлс гэж 10 нь шилжүүлж байгаа юм болов уу гэжсэн хардлага бол хүмүүс хэлж байна. За тэгээ нэг хөгжилт нь одоо саяхан Улсын хурлын гишүүн Баярмаа одоо ерөнхий сайдаас асуух үед бол тэр контентын дор комент үлдээж одоо худаа өмөрсөн байна тэ. Одоо ямар шантааччин эмхтэй гэдэг гэсэн. За одоо чи хүний ёс юм чи одоо худаа өмөрлөхөл явах вэ тийм үү? Гэхдээ ингээд ахвал бол үнэхээр шударгаар л хөдөлмөрлж яваа ажил хийж байгаа. Ажил бол хийдэг хүн байна. Ямар ч байсан тийм үү? Гэхдээ нэг ийм хүн байгаад байдаг. Гэхдээ одоо арайч тийм үнэтэй машин, тийм үнэтэй зүнх, тийм юм одоо яаж чадахгүй байхаа тий? Яагаад гэвэл охин өөрөө сторийн дээр одоо манай нөхөр манай хүн ингэж өгөөд байгаа гэж хэлээд тахтлаа аав нь одоо гүрийгээ тэгэж яриад байгаа юм тийм үү? За ингээ аав нь булаагаан дэлгүүлвэ өөрх юм зэ. За ээж рүү н орсон хүмүүс. За ээж бол Шингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын газрын одоо бүр дарга юм байна тий? За тэгэл хүмүүсийн комент бол таалж байна. Наадах ч юм бол байгууллага дарамтлагдаг хогийн шантаач авгаа шүү гэдэг л өөрх юм. Ээж бол үүлээ үзэж байна. За байгаа бүр цаасан дээр те байгаа баримт юу вэ гэхэлэр тодорхой ерөөсөө орлого нь жилийн дотор тий 10 дахин өссөн байгаа байхгүй 30 хэдэн мянга сая төгрөг жилд олж ирсэн нь гинт өнгөрсөн жил болохоор 230-аас бараг 300 сая төгрөг олсон буюу орлого нэг огцсон байна. Нийгмийн даатгалын газрын дарга хүн шүү дээ. Гинт. Тэгээ энэ өсөлт яасан юу болсон бүү мэд. Гэхдээ нэг ийм одоо худалч хурамч хүн байх юм. За тэгээ их чи ингээ байр байдал мэдээлэл гаргахаар аргагүй л одоо төрийн албаа хаагч ихч ямар байдгүй. Яг л тэр зарчмын л ихч байлээ л дээ. Буруутгаар байхгүй. Ах ихч хоёр бол яг л байдаг хэв шинж дүрдүрх бол мөн байлээ. Их шиг одоо ийм төрийн албаа хаагч ихч нар зөндөө байдаг. Бид нар бүгдөө мэднэ. Ах шиг нэг юм ах зөндөө байдаг те өөрх юм угаалгын машин өрдөл зармаар нэгэд ингээд явж яадаг те. Тэгээ нэг Америкийн визтэй амралтаар очиж тэнд яадаг чи трак марак барьдаг ч юм уу те ингээд явж яадаг хүмүүс зөндөө байдаг. Гэхдээ ах ихч хоёр бол ер нь бараг л үннээ яриад байгаа юм шүү те. Бага баримт ч үний юм шүү гэж одоо би бол бодлоо. За охин булаагаан дэлгүүлсээ өөрх юм те баларс муу сурж байгаа нь гарч ирсэн. Элст ерөнхий шалгалтаар бол 400 оноо чахгүй те талын талдаж өрөхгүй гэсэн үг те. Ингэж баларсан эдэр гэсэн. За өмнө үргэжсэн залуучууд молуучдын зураг хөргийг нэвлүүлж гаргаад алж өгч байна. Балалж байна. Ерөнхий сайдын үгээс яах ах юм байна. Игч юм байна. Тэгээ дандаа одоо энэ баячуудын хөвгүүдийг ингэж яадаг өнөлж наадаг наачстай бүтэхгүй. За бүр элдвэр нийлээд эхэллээ одоо те арайчтэй. Царамуутай руунч орж явах шиг байна. Одоо тэгээ явдалтай сувдалтай руунч орж явах шиг одоо их баларлаа. За ингээ ямар ч байсан энэ гэр бүл бол одоо өстө булаагаан дэлгүүллээ. За гэтэл өчигдрөөс хямчд орж ирсэн сошиалын хямчд. За нөгөө гэрээгээ таврын 15 давхрын ах л одоо найруулагч ах маань ажиллаж байна да. Тэг ажиллахаас яах вэ одоо чи дүүгөө өмөрлөх яах вэ те. Хүний л ёс шүү дээ энэ чи. За хямчд орж ирэл яг л адилхан юмнуудыг за нөгөө л үе асуудал дээр элдвэд болоо юм биччихээд хямчд маань яг л тэр ивэрээ орж ирсэн. За тэгэл адилхан постод оруулж эхэлсэн адилхан янз бүрийн бичиж эхэлсэн. За өбөш шоолоо тэгээд за чиглүүлэг юу байна гэтэр гээд. За тэгээ өнөөдрөөс одоо юу гэж хүмүүс ярьж эхэлж байгаа гэхээр одоо эдэр яах болоо гэж. Тэ? Ямар арга хэмжээ авах болоо нөгөө найруулагч ах маань. За эвлүүлэг гэж гүрийж магадгүй шүү наадлж гэсэн нэг юм хөгжилтэй өнцөг явж байна. Тэ?
За дараагийн нэг үнцг нь болохоор хаягаа алдцаа хакерт бол занал гиндэ наадвал чи харжлагаараа та нар намайг орлох гээд ингэсэн байлээ гэсэн мэдээлэл хийшүүгээ тэгж чинь те. Үгүй баха наадах ч одоо амиа орлох гэж оролцсон өдр гэсэн үнцэг орж ирэн шүү хөөе. Тэгээд одоо өвдөж хөвцөн эмнэлэгт байгаа зураг мураг оруулах байх шүү хуруугаар мараа боосон ч юм уу гэдгсэн. За тэгэх бах. За тэрэнд дараагийнх нь юу гэсэн бэ гэсэн. За ээж аавынх нь дараалт ихсээд унсан. Тэгээ эмнэлэгт байгаа эдрээд ингээд толгоон дээр альчуур тавиа гівтэж байгаа зураг нөгөө Төвшин Баяр аврагтай гэдэг шүү дээ тий. Ийм зураг эдэр орж ирэн шүү эдэр гэсэн нэг ийм өнцгүүд эдэргээ явж. За ямар ч байсан энэ хоёр талын маргаан бол өнөө маргааштай бол дуусчихгүй ингээд илээ маргалцах хэрэгтэй юм шиг байна. За тэгээ гол зарчмын асуудал бол бид нар бүгдөө мэдж байгаа. Ерөнхий сайд бол ингээд насаараа тэ нам дамжиж ингэж намын байгууллагаар явж за тэгээ төрд орж ирсэн хувийн нэгч бизнесгүй гэж хэлэгддэг аль бие усных нь юун дээр бол тийм нэг ямар контент үлээ компани 100% эзэмшдэг хэрэг болохоор 50% эзэмшдэг үлээ тэ нэг юм хоёр компани дээр юу тэ за эхнэр хүүхдүүдийн мэдээлэл бол ингээд маш бүрхэг эхнэр нь бол юу гэдэг нь бүүмд ийм хүн за тэгээ энэ хүн мэн одоо нийтээ албаа харж үйж яаж ийм орлого мөнгөтэй болсон бэ? Хүүл зөвхөн зарцуулж байгаа мөнгөний харахад л нэг хүний одоо тий 5 6 жил баг 10 жилийн цалин эдрийг бол дорн зарцуулсан байж тээ. За энийгээ тайлбарлаа. Тайлбарлаж чадахгүй л хоцроо. Шудрагсаа өөрөөсөө эхлэе гэсэн ийм одоо зарчмын асуудал байгаа. За энэ бичлэгээрээ ч гэсэн би бас энэ мессежийг тавтаж хэлмээр байна. Ерөнхий сайдаа таавал төрийн албаа хаагчаа тий орлогоо нотол нотолж чадахгүй бол одоо огцроо гэж хэлмээр байна.